Дархуул аймагт ажиллаж байгаа. За Дархуул аймгийн Арслан аймгийн дарга баяраа, Батсайхны баяраа, за Дархан сумын Арслан аймгийн дарга Жамсарнгийн гамболд, за улсын хурлын гишүүн Туван Арчлын 10 тугийн ахлагч Сүхбаатарын Эрдэнэлд за бид хэд энэ ажиллаж байгаа. Тэгээд нэг сайхан хөдөлмөрч айлын төрж ирсэн байна. Тэгээд ер нь та одоо ингээд улс төрийн нам, бодлогын намын яг энэ одоо Монголын 2 дахь том одоо хотыг удирдах байгаа. Ер нь цаашдаа та ингээд 1 2 3 гэд хурууд арах юм бол иргэдийн амжиргааг сайжруулах, энэ одоо орчныг сайжруулахад ер нь яг ямар бодлого хэрэгтэй гэж бодож байна? Ер нь бол яг хөө мэдээж амьдралын төвшнөөс хамаарч одоо хүмүүс одоо зарим зүйлүүд дээр бол одоо мөнгө бол зарцуулж байгаа. Олон үйлгэд. За тэр нь яаж харагдаж байна гэх юм бол за одоо жишээлбэл одоо ингээд амьдралын төвшин арай өөр тийм ээ. Өнөөдрийнхөө ингээд ажил хөдөлмөрөөрөө хуримтлуулсан мөнгө төгрөгөөрөө эргэн тойрондоо буюу одоо энэ хашаандаа одоо ингээд тогтжуулах энэ одоо хөрөнгийг босгож чадж байна гэдэг бол мэдээж ингээд тэр нь бол яаж харагдаж байна гэх юм бол за ингээд одоо жишээлбэл ингээд бид нар нэг айл дээр одоо өнөөдөр энэ айлд ирсэн байна. Энэ айлын хувьд гэх юм бол эргэн тойрны орчноо ингээд маш сайхан тогтжуулсан тэр цэвэр цэмцгэр за эндээ ингээд юм хүлэмжтэй энэ бол мэдээж ингээд нөгөө өөрийнхөө нөгөө амьдралд хоолндоо зарцуулах мөнгөнөөсөө бол мэдээж илүү гаргаж бол зарцуулж байгаа гэж бодож байгаа. Тэгэхдээ яг ингээд дархны хувьд гэх юм бол Дархуул аймгийн хувьд гэх юм бол яг ингэж зарцуулж чадж байгаа хэдэн хүн байгаа вэ гэдэг нэг сонио. За Дархуул аймаг бол одоогоор бол нийтдээ 20 гаруй мянган хүн бол халамж болон тэтгэвэр бол авч байна. За энэ юу гэж харагдаж байна гэх юм бол Дархан бол ерөөсөө тэр чигээр халамжийн хот болсон юм байна. За мөн дээрээс нь одоо Дарханд бол одоо нийтдээ нэг 110 мянган хүн бол амьдарч байна. За энэ 110 мянга гаруй хүн амнаас 70 гаруй хувь нь бол одоо яндан буюу хашаа байшинд амьдарч байна бидний заншснаар. Гэхдээ тэр яндан бид нар байхгүй болгохын тулд яах юм бэ гэх юм бол шийдлийг нь зөв олж тийм ээ. Одоо энэ дид бүтцийг нь за мөн дээрээс нь одоо эрчим хүчний талаас нь шийдэд явах юм бол бидэнд бол за яг ийм хашаанд бол амьдрах бол боломж бол байгаа. Гэхдээ энэ бол яг хоо заавал төр засаг гэхээсээ илүү энд бол амьдарч байгаа хүмүүс бол яг ингээ хувийн боломжоор буюу амжиргааны төвшнгөөр энэ асуудлаа бол шийдсэн байгаа. Мөн дээрээс нь хэрвээ бид тийм ээ ийм одоо амжиргааны төвшөнд одоо ийм тоглог суудсанд амьдрья гэж бодох юм бол мэдээж эн чинь ингээ зээл хуулийн асуудлаас ахуулаад тийм ээ төлбөр мөнгөний асуудлаас ахуулаад ингээд шийдээд явах боломжтой юмнууд бол байгаа. Бид заавал төр засаг гэхээсээ илүү зүгээр менежментээ хийгээд төр засгаас зүгээр зөв менежментийг нь гараад өгчих юм бол иргэн бүрт надад ийм тоглог орчинд ингээд амьдрах боломж бол байгаад байна. За нэг шээ. За баяр дарга ерөнхийдөө санаагаа илчлээ. Гэхдээ ер нь бол Дархан хотын онцлог ялгааг би түрүүн бас хэлсэндээ ер нь бол Дархан өөрөө анханасаа бүр яг системтэйгээр төлөвлөгдсөн юм хотоо. Тэгэхээр одоо миний зүгээс хардаг өнцөг бол энэ хотыг хөгжүүлэхэд алстаа ойрон 20 30 жил 50 жил хөгжүүлэхэд аль нэг эрх баригчид юм уу солигдоод эсвэл нэг дарга засаг дарга солигдонгууд мэрэгжлийн биш зүгээр даргын үзмжээр ингэж хотыг мөрөөдлөөрөө зурдаг юм байж болохгүй. Яг л яг одоо энэ Босвын гамбаах шиг мөрөөдөл одоо нэг хашаандагийн манай төмөө шиг те. Тэгээд дээрэс нь энэ архитектор гэдэг энэ мэрэгжлийн хүнийг хот зурулахгүйгээр сүүлийн одоо энэ 20 орчим жил үндсэндээ дарга нар шууд зурдаг. За энэ газрыг олгоноо. Тэгээд энэ газрыг тэрэнд өгнө гэх юм ингэж зурхууч эхлээд архитектор нь зураад тэгээд тодорхой альч засгийн солигдоод гарсан. Ерөнхийдөө энэ хот ийшээ ингэж явах ёстой гэсэн чиглэлээ үндсэн чиглэлээ бодлогоо өөрчлөлтгүйгээр ингэж зурж чадах юм бол иргэд энэ чинь альч даргын үед альч цаг үед энд тийм байна, тэнд тийм байна гэдэг энэ төлөвлөгдсөн схемээр л ажиллах ёстой, амьдрах ёстой гэж харагддаг. Би тоон гишүүнээс бас нэг байр суурийг сонсомоор нь юу гэхээр энэ хашаандаа сайхан амьдрал мэдээж хүний санаачлагтай холбоотой, тийм үү? Хүний одоо амьдралаа гоё аваад явах хүсэл тэмүүлэл мөрөөдөлтэй холбоотой. Нөгөө талаас нь эдийн засгийн хөшөөрөг түрүүний баяраа даргын хилдэгчлэг яг нөгөө бодлогын суурьуудыг дид бүтцийг нь тавьж өгөх гэж тэ. За төвийн бүсийн энэ одоо хөгжлийн нэг том зохилох зүрх бол Дархан хот. Зам тээврийн занглаа, дид бүтцийн холбоос, залуусын хот, эрч хүч үйлдвэрлэл гэдэг энэ бүх зүйл байна. Яг онцгойлж Дархан дээр яг хөгжлийн ямар одоо тэр нөгөө төвийн бүсийн хөгжил гэж хэлээд байгаа шүү дээ. Төвийн бүсийн хөгжил ба Дархан гэвэл таны хамгийн чухал байр суурь юу вэ?
Хэзэн Чингис хаан түүний өр сад цайны зам, торгоны зам гэх том замуудыг хийгээд тэр замуудынхаа яг хамгийн сайн байршил дээр хотуудын хөгжлийг шийдчихсэн. Бид нар холоо сайх хэрэггүй. Тэдрээсээ сурна. Дээр үеийн одоо манай их хаадын үеийн төлөвлөлтөөр бол Дархан хот яалтчгүй зангилаа. Урдаасаа Улаанбаатараас, хойноосоо Оросын холбооны улсаас, баруун талаасаа Эрдэнэтээс. Тэгэхээр энэ зангилаа. Зангилаа гэхээр юу гэхээр энэ дээр ямар нэгэн одоо төвлөрөл хаб болох ёстой. Эндээс бүх тээвэр логистикуудыг энэ дээр шийдэж болж байгаа. Хүмүүсийн байрлах, үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулах цэг энд л байх ёстой. Энийг бол ерөөсө хинч харсан энэ дээр бол маргах зүйл байхгүй. Тэгэхээр ирээдүйн дархны ирээдүй бол гэрэлтэй байна. Энэ дээр томорч маш сайн төлөвлөж иргэдэн баян чинэлэг ахиу орлоготой амьдрах хамгийн сайн газар бол Дархан гэж ингэж харагдаж байна.